Сайн байцгаана уу үзэгчдээ 2020-с 21 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаа. Үүнтэй холбогдуулаад бид нар Багшийн мэргэжил дэвшлүүлэх институтийн арга зүйч жаргал багштай ярилцаж байна. Танд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Тэгэхээр та хэд бол хөдөө орон нутагт жилийн дөрөв үйлдэл тасралтгүй ажилладаг. Хамгийн олон баг хөдөө орон нутгийн тоймолтоор ажилласан хүмүүс та нар баг. Жишээлбэл Хүсгэл аймгийн Эренчин-Лөмс сумын хүүхдүүд яаж сурж байгаа тухай тэр сонь сайхныг энэ асуултаар хоёулаа ярилцлага эхлэх үү? Тэгээ. Тийм шүү. Манай байгууллагын бол хөдөө орон нутаг сургалтын байгууллагын нэгж рүү очиж ажилладаг нь бол бараг суурин ажиллахаасаа илүү байдаг. За Эренчин-Лөмс суманд бол одоо маш яг өвлийн тэсгэм хүүтэнд очиод ажиллаж байхад бол бас их онцгой сэтгэл төрүүлсэн сургууль л та. Ягаад тэгэхээр хөрсөн дээрээ бараг 50 гаруй градусын хүүтэнтэй байхад хүүхдүүд бүгд ангитаа нэг юм галалдаг зуухтай, захирлын өрөөж зуухтай, менежерийн өрөөж зуухтай, бүгд одоо нэг зуухтай 2 цагийн хичээл хийгээл бүгдээрээ одоо гараа ээгээл, гутлаа тайлал, хөлөө ээгээл ингээл дулаацчаал цаашаа уран зоригтойгоор хичээлээ өргөжлүүлээ явж байгаа. Тийм сургуультай хайртай, дуртай байгаа хүүхдүүдийг хараад одоо бас их сайхан сэтгэл төрж исэн. Бид хэд ч нөө хүүхдүүдээ өвөл сургуульд нь өргөж өгөх гэж буу юм болоод идэв шүү дээ тий. Гэтэл тэнцээч одоо тэгэл 6 настай 30 ч гэсэн адилхан сурч байгаа үстэй. Дотор байранд амьдарч ийн. За яг хажуу зэрэгэл дэх улаан уул сум, цагаан нуур сумынхан гэрч дотор байр нь мөн л одоо бас тийм орчин цагийн дотор байртай байж чадаагүйсэн. Одоо харин дотор байртай болж байгаа гэж дуулаад би их баяртай байгаа. Одоо бас явж суусан газартаа очиод за энэ нь л нэг засаж залруулахаар, сайжруулахаар юм байгаа юм байна да гэж харсан юм эргэж их асуудаг. Саяхан бас Эренчин-Лөмс сумын захирал Батаа гэж захиралтай яриад танайх одоо шинэ сургуультай болж байгаа гэсэн хэдэн хүүхдийн хүчинжитэлтэй сургуультай болж байна. Ашиглалтанд орсон уу гэж гэх мэтчлэнгээр асуусан. Би одоо ингээд 300 хүүхдийн хүчин чадалтай 2 давхар сургуультай болох гэж байгаа багшаа гэдэг чинь. Гэхдээ маш сайхан сургууль, хуучин сургуулаа бити одоо юу ягаарай орхиорой тэрийг одоо яг байгаагаар нь байлгаарай. Тэнд бол одоо очисон хүн болгон тэр сайхан сэтгэлийг төрүүлдэг тийм сайхан сургууль шүү гэж бас ингээ хууч өрж явах жишээтэй. Тэгэхээр Аз жаргал баяр баясгалан гэдэг бол учиргүй их мөнгө эдийн засгтаа бас шууд холбоотой биш байгаа юм л та тий. Бид нар ингээл Улаанбаатар хотын сургуулиуд мундаг, Улаанбаатар хотын сургуулиуд сургалт сайн гэдэг нэг юм ойлголт байгаад байдаг шүү дээ. Гэтэл хөдөө орон нутагт бас багш нар нь өөрсдөө итгэвтэй, эцэг эхийн итгэвтэй, хүүхдүүд нь урам зоригтой. Тэгээ сайн сурж байгаа жишээнүүд хэр байх юм? Байна. Зөндөө байна. Орон нутгийн сургуулиудад очиод гайхалтай сайн багш нар тэнд байж гин. Үнэхээр хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ өгсөн багш нар байж гин. Тэр байтугай багш нар одоо сургуулийн удирдах ажилтнаас гадна одоо сургалтыг дэмжих ажилтан гэж нэрлэдэг л дээ. Бид нар номын санж дотор айрын багш, одоо жижүүр хүртэл одоо ингээд хүүхдүүдэд маш их хайртай, хүүхдүүдийнхээ онцлогийг судалчихсан, хараа таньчихсан, ямар сэдвэр боловсролын талаар ярих ийм хэмжээнд бол хүмүүс байж идэг. Жишээлх юм бол одоо Төв аймгийн Баян Чандман сум гэж одоо Улаанбаатар хоттой ойрхон шүү дээ. Гэтэл багш нар нь бүгдээрээ л улс бүсийн одоо заа харгын тэргүүний багш нар нилээдгүй байж ах жишээтэй. Дээрээс нь улс твийн авраг хүүхдүүдийг төрүүлсэн байх жишээтэй. Ингээл сумын сургуулиудад тэнд бол багшийн нүр их хөтөлмөр хүүхдээ одоо хөгжүүлэх хичээнгүй зүтгэл бол бүр илүү том руу харагдчихэдэг. Нэг сургууль дотор хэдэн тийм мастер цолтой багш байна гинэ? Би яг тэр багштай өөрөө нүр туулж уулзаагүй л дээ. Гэхдээ манай одоо арга зүйч томилтоор явж ирээ тэр багшийн тухай ярьж ирсэн. Сэлэнг аймгийн Баянгол сумын дотор айрын багш Лавсран гэж багшийн тухай. Тэр багш өөрөө болохоор даамаар одоо даамны спортоор хичээлдэг багш юм байна. Тэгээ дотор айрын тасаг болгон шатар даамны хөлөгтэй гэж байгаа. Тэгээ дээрэс нь бүх хүүхдэд тэр даамны 100 буудал даамаар хичээлүүлдэг ийм багш юм билээ л дээ. Тэгээ бүр гаргасан амжилтанд бүр хөөх гэж дуу алдмаар одоо спортын мастер төрүүлсэн, дэд маструудыг төрүүлсэн, зэрэгтэй тамирчдыг 500-аад гаруйг төрүүлчихсэн гэдэг энэ багшийн тухай сонсч ирсэн. Өөрөө багш одоо хүүхдүүдээ аваад ТV одоо юу гэдгийг Аз ТV-н ч гэдэг юм улс ТV-ийн одоо тэмцээнүүдэд оролцож амжилт гаргуулсан. Тэгээ ийм багш одоо байж л байдаг хөтөө. Тий. Нэг хүний сайн үнэхээр дуурайлал яаж өсөж үржиж
дэлгэрдгийн жишээ юм биш үү? Маш гоё тий. Тэгээд дотор байрынхаа хүүхдүүдийг бол бараг 100% хамруулдаг. Тухайн сургуулийнхаа хүүхдүүд бараг 50 орчим хувийг хамруулдаг гэсэн. Тэгвэл энэ сургуулийн хүүхдүүд математиктай их сайн байдаг баг. Одоо тийм байх та тий. Би бол яг Сэлэнг аймгийн Баянгол суманд өөрөө бол харах очоогүй. Хурж ирээл бид нар ч одоо томилтоор явж ирээл томилтын сонин сайхан, сайн багшийн туршлага тий хүүхдтэйгээ ажиллаж байгаа чин сэтгэлтэй багшийн тухай бол манай байгууллага дээр дандаа л өрнөж идэг. Тэндээс сонсоод асар их бахархаж ирсэн. Нэг хэсэг яригдадсэн шүү дээ нөө Сэлэнг аймгийн дотор байрны багш хүүхдүүдэд зориулаад бүх хүүхдэд ажиглаад шүлэг бичээд ном гаргацсан гэд. Тэр Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын дотор байрын жижүүр байсан. Би бас тэр хүнтэй нүүр тулж уулзаагүй ч гэсэн одоо бичүүлсэн дуршлага хүмүүсийн ярианаас ингээд сонсоход бол бүх одоо дотор байрынхаа хүүхдүүдийн онцлогууд, зан төлөвийг хараад дотор байрны хүүхдүүдгээ цуврал шүлгийн 2 ном бичсэн байсан. Тэр бол маш мундаг сэтгэл зүйч байна даа л гэж одоо би тэр хүнийг бол үнэхээр ажилдаа чин сэтгэлээ өгсөн хүүхдэд хайртай ийм ажилтан байна даа л гэж боддتي. Одоо энэ хөдөөр нутаг чинь хамгийн хэцүү юм нь дөнгөж 6 настай хүүхдүүд хөдөөний хүүхдүүд дотор байранд сурдаг шүү дээ. Тэгээд тэнд ажиллаж байгаа багш нар үндсэн ажлаа хийхээс гадна давхар ихийнх нь эгчийнх нь аавынх нь үргийг гүйцэтгэдэг байна. Тий. Хөөхөн штэ 6 настай хүүхдүүд ч андашгүй хотоос томилтоор явж байгаа багш нарыг их сонирхон харна. Бас их минь тус солиод үг сольжхийг хичээн тий. Тэгээд багш нар маань орон нутгууд, сургуулийн захирлууд бүхий л одоо боломж нөхцлөөрөө хүүхдүүдийг тав тухтай байлгахын төлөө л ажиллаж байгаа тий. Гэхдээ дандаа сайн сайхан одоо зүйлүүдтэй тааралдаад байсан гэвэл бас худлаа. За сурагчдын одоо өвлийн амралт болчихсон байх үед бас нэг сумын сургууль томилтоор ажиллах үед тохиолсон. Тэгэл хурж очиод дотор байраар ороход ээж аав нь одоо авто замын хослоор хоёулаа өнгөрч өгсөн гэх одоо бяцхан охин харж одоо амрах гэр орон байхгүйгээр дотор байранд үргэлжлээд амьдарч байгаа ийм дүр зурагч харагдчихл байдаг. Тэгэхээр сургууль бол дандаа л одоо баяр хөөр бас байдаг гэж бодоход зарим хүүхдүүдэд бол асуудал бэрхшээл тулгарсаар л байдаг ийм л газар байдаг та. Та ингээл орон нутагт ажиллаж байхад үнэхээр тэр хүнд хэцүүг даван туулаад тгээс сурж байгаа хүүхдүүдийн сайн туршлага хэр баг юм? Байдаг. За би одоо нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн та хамтраад одоо тэгшмруулан сурах боловсролын төсөл хэрэгжүүлээд 4 жилийн төсөл хэрэгжүүлсэн юм. За тэгээд явж байхад бол одоо хамгийн хойдлын сумдууд бол байгаль цаг агарын хувьд ч тэр нөгөө орон нутаг, гол ус, уул одоо их зам нь хэцүү шттэ сургуультай хүүхдүүдэд ирэхэд жишээлх юм бол одоо Баянзүрх сумын 3 дугаар багшиг би санаж байна. Яг тэр байдаг тэр гүүрийн хавар мөс цөн түрээд ингээд гүүрийн нэвдсэн. Гэтэл хүүхдүүд агаараар тороосон гүүрээр өөрийгөө бэхлээд сургууль руугаа ирж байгаа тэр дүр зураг тийм ээ. Тэгэхээр ямар ч бэрхшээлийг даван туулаад сургууль руугаа зорддог хүүхэд тийшээ сургууль руу нь явуулдаг эцэг их байхад маш жижигхэн шалтгаанаар ч юм уу сургуулаас нь холдуулсан, сургуульд хамруулахгүй байх ийм ч одоо эцэг эхчүүд таарлтж л байдаг. Тий. За тэдэрт бол бид нар нөлөөллийн үйл ажиллагаа явуулах шаардлага гардаг. За тухайлах юм бол одоо бас нэг суманд ерөнхийдөө л хүүхдүүдээ нэг сургуульд явуулдаггүй нэг тийм гэр бүл байсан. Тэгээ багш нарт нь очиж зөвлөгөө өгөөд за багш нараа одоо тэнд байгаа хүүхдүүдийг сургуульд авчрахын тулд хэдүүлээ бодиттой ажил хийя. Юу хийх вэ гэд. Гэтэл манай багш нар бол тэр санаачлагыг маш үр дүнтэйгээр өрнүүлээд ангийнхаа үе тэнгийнх нь одоо тухайн сургууль засварсан хүүхдүүд үе тэнгийнх нь хүүхдүүдийг гэртэн зочлуулсан байна. Сумын засаг дарга нь багийн дарга нь дэмжиж тэгээд үе тэнгийнх нь хүүхдүүд очиод сурч мэдснээ үзүүлээл харуулаад найзархаад нөгөө хүүхдээ чинь харьцаад ирэхтэй газрыг эцэг эхчүүд ч гэсэн би хүүхдээ хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Сургуульд явуулах хэрэгтэй юм байна. Хүүхдээ ч нөгөө хүүхдүүдийг дагаад би одоо найз нөхдөд олмоор байна. Сургуульд сурмаар байна гэд ингээд сургуульд аваад ирсэн сайн жишээ хүртэл таарлаж л байдаг. Тий. Таны бас бичсэн маш удаан хугацаагаар өвдсөн сурагчаа нөгөө нэг эргэж очиод хичээлийн байнга зааж өгдөг сайн багшийн туршлага үнэхээр бас олон хүнд ярмаар санагдаад байна. Тий. Одоо манай багшийн мэргэжил дэвшлүүлэх институт жилдээ бол нэг 6-аас
70000 багштай нүүр тулж одоо сургалт зохион байгуулдаг байлаа л да. Одоо ковидос өмнө бол одоо бид нар онлайнаар, зайнаар багш нартайгаа хүрсээр л байна. За одоо хичээлийн шинжил эхлэхээс өмнө гэтэл 8800 багшууд онлайнаар сургалтаа явуулсан байх жишээ нэ. За тэгээд сургалтанд хамрагдаад явхаар ерөөсөө сургалт гэдэг бол зөвхөн танхимын одоо асуудал биш шүү дээ. Хүүхүүдэд хүрэх олон боломжууд байдаг. Олон улс одоо хүүхдүүдтэй өвчтэй байдаг юм уу? Ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар танхимын сургалтанд ирж чадахгүй байгаа хүүхдүүдтэй хурц ажилтдаг сайхан туршлагууд байна гэж одоо сургалтынхаа явцад ярьсан л да. Жишээлбэл Япон улс эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдтэй эмнэлгийн одоо эмнэлэгт нь очоод багшилдаг. Хичээл сургалтын үйл ажиллагааг явуулдаг ийм сайхан туршлага байж байна. Тэр нь хүүхдийн эдгэрэлтэд маш сайнаар нөлөөлдөг гинэ. За тэр нь очингуудаа л одоо юу гэдэг академик хичээлүүд үсгэхээс илүү сургууль нь чамайг орхиогүй шүү, багш нь чамд хайртай шүү, сансаар байгаа шүү гэдэг ч юм уу те хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх ийм үйл ажиллагааг явуулд юм байна л да. Тэгээ би 2015 онд Япон улсад дунд хугацааны сургалтанд хамрагдаж ирчээд одоо тэр орны туршлагыг одоо сургалтаараа бас дамжуулаад багш нартаа түгэн штэ. Тэгсэн нэгдүгээр жилийн сургалтанд ирсэн дөнгөж анхны жилдээ ажиллаж байгаа багш очоод шууд хэрэгжүүлсэн байгаа юм л да. Одоо ангийнхан сурагч Өмнө Говь аймгийн төвийн нэг сургууль байсан. Надад өөрөө их гоё мэйл өгсөн байсан тэр багш. Тийм ээ багш би бүр таны одоо сургалтанд суучаал өстой миний толгороо тог кэл ороод ирсэн. Ангийн маань шав баг 3 сараас дээш илүү өвчтэй байсан. Хаяал бид нар одоо би чи яаж ийн гэж эмнэлэгт байвал нэг ангийнхнаараа чихэр боохноор иргэдэг байсан болвол би очоод нөгөө хүүхдтэй одоо багш нь ингэж байна, ангийнх нь ийм юм үзэж байна, ийм сонин сайхантай гэдээ очиход бол хүүхдэд маш их сэтгэл зүйн дэмжлэг болж ирсэн шүү гэж хэлэх жишээтэй тий. Тэгэхээр нөгөө сурч мэдснээ очоод хэрэгжүүлж байгаа багш гэдэг бол одоо хамгийн сайн багш байдаг та. Хөдөөд бас ингээл томилтоор ажиллаж яхад хөгжлийн бэрхшээлтэй. Та одоо ямар нэг хотынхан шиг нэг буудал, хоёр буудал явал сургууль дээр очиж чинь гэдэг тийм юм бас байхгүй шүү дээ. Тэгээд тэр хүүхдүүдийг боловсралд, тэгш хамралт, одоо хамрагдалтын сайжруулах талаар үнэхээр сайн туршлага болохоор юм хийцэн аймаг жишээлбэл ханах байх уу? Байна. Ер нь бол одоо тэгшмруулан сурах боловсрал гэдэг бол нэлээд сайн яригдж байна. Бодлогынхаа хувьд хөтөлбөр эрх зүйн баримтчгууд нь хангалттай сайн гарч байна. Хөдөө орон нутгуудад үнэхээр сэтгэл зүрэхтэй багш нар байна. Жишээлх юм бол одоо Дорнод аймгийн 11-р сургууль байх жишээтэй. Яг би одоо хүний л тухай ярих гэдэг юм л да. Нэг багш мэрэгчлээ, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэйгээ адилхан сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг 11-р сургууль дээрээ одоо бүлэг байгуулад ингээд ажилдсан. За тэр нь болохтойгоо зэрэг одоо засан сайжруулах тухайн хүүхдэд чиглэсэн хичээлүүдээ бол тухайн бүлэгтээ хичээлдэг. Боломжтой одоо зургийн байд юм уу, хөгжмийн, биеийн тамирын тийм ээ. Тэр хүүхэд өөрөө бие дагаа суралцах боломжтой хичээлүүдээ болохоор ердийн ангид нь оруулаад ингээд хичээлүүлээ явж байгаа ийм сайхан жишээнүүд байна. Хөвсгөл аймаг байна. Манай Говь Алтай аймгийн 3-р сургууль байна. Баян Хонгор аймгийн 4-р сургууль байна. Энэ дээр одоо үндэсний хэмжээнд жишг туршлага болцохоор үйл ажиллагаа явуулж байгаа олон сайхан сургуулиуд байдаг. Хөвсгөл аймгийн галт сумын нэг хүүхэд шүү дээ. Сумьяж өгөөд. Энд чинь хотын сургуулийн тэгээ өндөр төлбөртэй гүнзгийрүүлсэн сургуультай хүүхдүүд л хөвчлэн гадны дэлхийн шилдэг зуугийн тэтгэлгийг аваад сураад идэг ш. Тэр галт сумын сурагч Сумьяж ов MIT-д суралцах урилгыг Хөвсгөл аймгийн галт сумаас авсан гэдэг. Тэгээ энэ хүүхдэд хэн тусалсан бэ гэж хөвгөд исэн чинь багш нь тусалсан байх жишээний маш тийм сайн туршлагууд бас улам байд юм хэлээ л дээ. Тий одоо зүгээр хөдөө нэг жирийн суманд л тухайн сургуулийнхаа одоо химийн эсэлтийн ерөнхий шалгалтанд хамгийн дээгүүр оногийн авахулдаг багш суманд л ажиллаж байгаа жишээтэй. Эсэлтийн ерөнхий шалгалтын үеэр бол багш төмөн завгүй болдог. Энд тэнд аймаг хотоос хүүхдүүд очиж давтлага одоо юу гэдгийг те агуулга айл аймгийнх уу? Бас Хөвсгөл аймгийн нэг багшдаг таарч ирсэн. Тийм эрэгтэй багш ирсэн. Тий. Тэгээ маш гайхалтай хэмээн багш гээд багш нар айгүйх магтчихсэн. Тэр багш маш даруй хүн байсан. Бас тийм шүү. Би одоо бас нэлээд одоо олон жилийн нөгөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Хөвсгөл аймагт нэлээд олон ажилласан учраас миний жишээнүүд Хөвсгөл аймаг дээр нэлээд бас дурддагдж байж магадгүй. Гэхдээ ер нь манай багшийн мөржил дэвшлүүлэх институтын арга зүйч нарт бол очиж үзээгүй аймаг гэдг юм уу очиж ажиллаагүй газар бол бас ховор байдаг шүү. Тий. Хүүхдүүдийнхээ сурах орчинг, тогттой байдалд
сэтгэл санааг нь өргөөх гээд өөрсдөө их санаачлагтай ажиллаад орчноо өөрчилсөн газар тэгвэл хаанах байх вэ? Байна. Ерөөсөө одоо Сэлэнг аймгийн Мандал сумын 1-р сургууль гэж байна. Чулуунбаатар гэх захиралтай одоо ажиллаж байгаа болов уу үгүй болов. Тэднийх бол бүхэл одоо сургууль дээрээ гарч байгаа асуудал байдаг юм уу? Сайжруулах зүйлүүдээ багш нарын дандаа багаараа төсөл хөтөлбөр боловсруулад танилцуулдаг. Тэгээд тэрийн сургуулийн захиргаа болон одоо бусад орон нутгийн байгууллагуудаараа дэмжүүлээд сургуулаа ногоон орчин болгочихсон. Одоо юун хотын төвийн сургууль байтгаа хөдөө сумын сургууль бол бүр гялцал. Бүр нэрээ гартаа байгаа чихрийн цаасыг хаа тавих вэ гэх хэмжээний одоо ийм байдалтай цэвэр цэмцгэр тогтой тухтай амьдруулж байгаа ийм сумдууд байна. Дээр нь Говьалтай аймгийн Баян уул сум байна. Жил болгон одоо бүр говийн сум шүү дээ тийм ээ. Дандаа мод тарьдаг. Тэгээ эко сургуулийн одоо хүрэл мөнгөн гэргийг авчихсан. Тэгэл одоо дотор нь бол ерөөсө цэцэрлэг түрээлэн шиг л цэцэг навчаар одоо гойсон гоодсон ийм сургуулиуд зөндөө таардаг. Маш олон сайхан сургуулиуд тэр суманд аймгийн төвд байж идэг. Та хэд чинь орон нутагт ажиллахаас гадна бусад орны сайн дуршлагыг бас их судалдаг юм лээ шүү дээ. Жишээлбэл одоо яг үнэхээр энийг Монголд нэвтрүүлэх ёстой гэдэг хамгийн сүүлийн шин санаа. За манай багшийн мэргэжил дэвшлүүлэх институт Японы Шизоку мужтай хамтарч ажиллаад бас 4-5 жил болж байгаа. Ер нь хоорондоо мэргэжилтнүүд багш солилцоо ингээд хийгээд хамтын ажиллагаа өргөчөөд явж байна. За хэдийгээр бид нар нөгөө гадны орноос сурж байна. Мөн гадны орн ч бас биднээс суралцж байна. Саяхан Шизоку мужтай манай удирдлагууд бол онлайнаар одоо уулзалт зохион байгуулахад манай одоо энэ телеконтентыг бэлдэж байгаа, нийт одоо хүүхдүүдэд хүргэж байгаа энэ процессыг бол маш их сонирхож бүр суралцмаар юм байна гэж тэмдэглэсэн байлээ. Тий. Та хэд сая хяналт хийсэн гэсэн шүү дээ. Нөгөө телехичээлийнхаа үр дүн орон нутгуудад ямар байгаа? Хөдөөнийх ямар ах юм? Хотынх ямар ах юм? За яг хуу ер нь бол олон төрлийн судалгаанууд гарсан телехичээлтэй холбоотой. За одоо хүртээмжийн талаар хичнээн хүүхдүүд хүрсэн, хүрэхгүй байгаа шалтгаан юу юм гэсэн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас судалгаа бас гарсан байна. Дээр нь энэ телеконтенттэй холбоотой ковидтай холбогдоод одоо олон сараар хүүхдүүд нөгөө танхимын сургалтанд хамрагдахгүй байгаар хүүхдүүдэд сэтгэл зүйн ямар нөхцөл байдлууд бий болоод байгаа юм бэ гэдгийг судалсан. Ийм олон сайхан судалгааны тайлангууд гарсан байгаа. Ер нь бол жоохон малчтын хүүхдүүд нөгөө теле хичээлээ үзэх цаг нь одоо өөрсдийнх нь ахын одоо үйл ажиллагаатай давхарцнаас болоод үзээгүй байх тоо жоох өндөр гарч байгаа судалгаа харагдчихжээ. Тэгэхдээ энийг бол одоо байн хизээч нээлттэй үзэж байхаар одоо байршуулчихсан манай боловсролын хүрээлэн. Тэгэхээр дуртай үедээ ороод теле хичээлээ сонирхоод үзэх боломж бол бүх хүүхдэд нээлттэй хүртээмжтэй байгаа. За баярлалаа өгшөө. Нэрэн сэтгэл зүтгэл байхад хаана амьдарч байгаагаас үл шалтгаалаад тэгээд дээрэс нь үр дүн шууд харагддаг хүүхдүүдийн нүдэн дээр нь амьдрал дээр нэрээдүүдээр нь тэр багшийн мэргэжил гэдэг нь үнэхээр бас гайхалтай мэргэжил юм да. Тийм шүү. Багш бол хамгийн гол нь сайн л хүн байх ёстой л гэж би боддتي. Тийм. Зөв хүн байх ёстой. Зөв хүн байх ёстой. Хүүхдэд зүрх сэтгэлээсээ хайртай хүн байх ёстой л гэж боддог. За баярлалаа өгшөө. Танд баш маргааш болох хичээлийн шинжилгээний нээлтийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Догтлоо хүлээж байгаа. За. Үзэгчдээ өнөөдөр бид нар нэвтрүүлэгтээ зочноор багшийн мэргэжил дэвшлүүлэх институтын арга зүйч жаргал багштай ярилцлаа.